Сайн байцгаана уу? Бидний эзэн Есүс Христийн амьсан баярын мэндийг хүргье. Өнөөдөр бол маш онцгой өдөр. Бидний өдөр бүр 7 хоног бүр эзний өдөр цугладаг цуглаануудаас бид өнөөдрийн цуглаан юугаар онцлогтой юм бэ гэвэл жилд нэг удаа буюу яг энэ цаг үед бид нар бидний аврагч эзэн Есүс Христийн амьсан баярыг хамтдаа тэмдэглэдэг баярын өдөр байна. Тэгээ би сандгийн бага насандаа хүн ер нь үхээс өөр арга байхгүй гэдгийг ойлгоод нэг шин орондоо их уйлж яснаа би ерөөсөө мартдаггүй. Үхэхгүй байж болохгүй юу гэж. Болохгүй хүн болгон үхтгээ гэж аав ээж надад тэгж хэлж гисэн. Тэгээ энэ бол миний амьдралдаа сурч авсан, миний амьдралдаа гашуун нулимстайгаа бүлээн зөвшөөрсөн маш хатуун үнэн байсан. Тэр бол энэ дэлхий дээр хүн нэг л өдөр төрснийхээ адил нэг л өдөр энэ хорвоогоос бас явж чаддаг. Энэ хорвоогийн мөнх бүсийг үзүүлдэг. Үхэл гэдэг нэг аимшигтай зүйл бол бага наснаас нь эхлүүлээд тэр айдас намайг эзэмсэн. Хэрвээ хүн үхэх ёстой бол хүн юу яах гэж энэ дэлхий дээр төрдөг юм болоо гэж. Тэр зовлонг авах гэж би энэ дэлхий дээр хүн баш төрсөн баг таа гэж. Тэгээ маш их айж исэн тухай үед. Өнөөдөр энэ дэлхий дээр үхлийг шийдэж чадсан ямар ч гарц хүн төрөлхтөнд алга. Техник технологи хөгжиж байна, мэдлэг мэрэгэн ухаан, за шинжлэх ухаан, янз янзын одоо байгалийн шинжлэх ухаан, янз янзын зүйлсүүд өнөөдөр дэлхий дээр олон талаараа одоо хөгжиж, цэцэгдэж, хүчээ авч байгаа хэдий ч гэсэн өнөөдөр дэлхий дээр үхэл гэж зүйлийг бол шийдэж чадсан ямар ч хүчин зүйл, ямар ч шийдэл өнөөдөр яг үүндээ байхгүй. Тэгэхээр би яагаад Есүс Христэд итгэсэн юм бэ? Би яагаад Есүс Христийг номлох болсон юм бэ? Яагаад гэвэл үхлийг гитэлсэн цорын ганц хүн бол Есүс Христ юм. Би яагаад Есүс Христэд итгэж би яагаад Есүс Христийг номлох болсон юм бэ? Яагаад гэвэл амьсан баярыг тэмдэглэдэг цорын ганц шашин гэж хэлэх юм бол бидний эзэн Есүс Христэд итгэх энэ л итгэл үнэмшил. Энэ дэлхий дээр цорын ганц үхлээс амьлах баярыг тэмдэглэж байгаа өнөдр. Энэ дэлхий дээр олон янзын шашнууд байгаа. Олон янзын итгэл үнэмшил, үзэл суртал, үзэл баримтлал, олон янзын философиуд байдаг. Гэхдээ тэр бүгдийн дотор хүн үхлээс амьлдаг бөгөөд бидний ирээдүйд амьлах болно гэдгийг номлодог ямар шашин үүндээ байдаггүй. Харин Есүс Христэд би яагаад итгэсэн мэйг бол Есүс Христ үүнийг ярьдаг учраас. Үүнийг Есүс Христ амладаг учраас. Тиймээс би Есүс Христэд итгэдэг. Тиймээс ч гэсэн та ч гэсэн өнөөдөр Есүс Христэд бас итгэж байгаа баха гэдэгт би эргэлзэхгүй. Намайг олон жилийн өмнө анх цуглаанд явж эхэлж байгаа цуглааны маань нэгэн эгч нэг өөрхийн гэрчлэлийг ингэж ярьж байсан. Би яагаад Есүс Христэд итгэх болсон бэ гэвэл Библи төгсгөлтэй ном байсан учраас гэж. Би олон ном уншижсэн. Гэхдээ хэзээ ч төгсгөл байдаггүй тэр номнуудад. Харин Библийг уншаад үзэх юм бол яг амар сайхандаа жаргахчаа гэдэг Монгол ардын үлгэр дуусч байгаа юм шиг яг жинхэнэ төгсгөлтэй ном байсан. Яг л хүмүүсийг юунд хүрээ төгсөх ёстой. Тэр төгсгөл нь ямар төгсгөл болохыг Библийн үнэн утгаар надад зааж өгсөн. Тийм учраас цорын ганц төгсгөлтэй тийм ном байсан учраас яг бүрэн дүүрэн төгс төгөлдөр Есүс Христийн дотор нэгүслэр төгсөж байгаа тийм төгсгөлтэй учраас би Есүс Христэд итгэх болсон юм а гэж. Тэр ихч маань гишлэн ярьж байсан. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэвэл Есүс Христэд итгэх итгэл гэдэг бол загалмай үхлээр дуустдаггүй юм а. Есүс Христэд итгэх итгэл гэдэг бол амьдлалтаар дуустдаг. Амьдлалт гэдэг бол өөрөө агуу том эхлэл шүү дээ. Бид нэр өнгөрсөн 5 өдөр эзэн Есүс Христийн загалмай цовдлогдсон нас орсныг дурсан санах ерөөлт баасан гаригийн оройны цуглааныг бид нар хамтдаа хийсэн. Ариун сүнсээр дүүрсэн үнэхээр гайхалтай цуглаан байлаа. Бид нар хамтдаа эзний өмнө залбирсан. Тэр үед бид нар Марк номноос уншсан. Өнөөдрөөс үргэлжлүүлээд Марк номын 15 дахь бүлгээс уншиж байна. Есүс Христ дахин амьсан талаарх хэсгийг бид нар хамтдаа сайн уншлаа. Тэгэхээр энэ хэсгийг уншиж байхад бол юу гарч ийн гэхээр түүний дагалдагч, түүний шавнар Есүс Христийг амьлан чиний огтхонч бодохгүй байгааг бид нар харж байна. 16 дугаар бүлгийн 1-р ишлээс харах юм бол амралтын өдөр өнгөрөхөд Магдалины Мария, Яаковын эх Мария, Саломе нар ирж түүнийг тослохоор анхлан үнэртэн худалдаж авчээ гэж хэлсэн байна. Анхлан үнэртэн тослохоор худалдаж авна гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл Есүсийг үгсэн байгаа гэж бодож байна гэсэн үг. Үгсэн хүнийг анхлан үнэртээ тосоор тосолдог байхгүй.
амьд нэг тэгж тослохгүй. Түүнийг үгсэн л гэж бодож исэн түүний даглагч нар. Тийм учраас түүнийг тослохоор түүний биед нь анхлын үндэстэй тос дүрхэхээр тэд нар тос худалдан авсан байсан. Энэ үйлдэл нь юг харуулж байгаа юм бэ гэхээр Есүс Христийг амьдлан чиний огтхон ч санахгүй байгааг бид нар эндээс харж болж байна. Цааш нь тэд нар тосоо аваад Есүсийн булш руу явсан. Тэдгээр эмэгтэйч вэ. Тэгээ булш руу явах замдаа тэд нар хоорондоо юу гэж ярьж ирсэн бэ гэвэл 3 дугаар ишлэлдэр тэр өөр хоорондоо тэр булч чулууг булшны амнаас хэн бидэнд өнхрүүлж өгөх вэ гэж ярилцаж байв гэж хэлсэн байна. Энэ байдлаас нь харах юм бол ялгаагүй Есүс үгсэн хэвээрэл гэсэн тэр бодол тэднэрт байсан гэдгийг бид нар харж байна. Нөгөө булшинд нь орох гэдэг нөгөө том чулууг нь яаж зайлуулах юм бэ гэж. Хэн бидэнд зайлуулж өгөх юм бэ гэж. Тэр тэнд Бурхны ажил огтхонч байхгүй байгааг одоо эдгээр харж байгаа. Ямар ч Бурхны ажил тэнд байхгүй, ямар ч амьдлалт байхгүй. Тэнд Есүс булшиндаа хөвтөж байгаа хэвээрээ түүний цогцос. Тэгээд тэр чулууг зайлуулах шаардлагатай. Тийм учраас одоо энэ чулууг яаж зайлуулах вэ гэсэн ийм л бодолтойгоор тэд нар цааш одоо явж байгааг бид нар харж байна. Тэгээд тэд нар булшинд очисон харин өнөөх маш том чулууг нэгт зайлуулсан байхыг тэд нар харсан байна. Гайхс. Энэ бол Бурхны ажил байсан. Хүмүүс бид нар яаж энийг хийдэг гэж боддог. Харин эзэн тэр ажлуудыг хийдэг байна. Хүмүүсийн хувьд тэр чулууг зайлуулна гэдэг боломжгүй зүйл байдаг бол харин тэр үхлийн ханаг хэрмийг зайлуулна гэдэг бол Бурхны хувьд бол боломжтой зүйл байдаг. Тэгээд тэд нар яваад орсон. Тэгсэн чинь Есүсийн одоо цогцыг нь тавьсан байсан газарт нэгэн цагаан өмөрхтөө залуу ирж сууж исэн. Тэр бол эзний тэнгэр хэлж байсан. Тэр залуу түүнд юу гэж хэлсэн бэ гэхээр та нар энд амьд нэг юунд хайна вэ? Тэр энд байхгүй. Тэр аль хэзээ Галил руу та нараас төрүүлээд явсан. Түүнийг амьлаад тэнд та нартай уулзах тухай чи явж дагалдагч нар болон Петр та нар хэл гэж хэлсэн юм. За нөгөө Тэнгэр элчээс дагалдагч нар болон Петр түүний амьсан дадар хэлэх ёстой байсан нөгөө эмэгтэйчүүд чинь юу болсон бэ? 8 дугаар эшлээс харуул. Тэднийг айц жихүүц эзэмсэн тул булшнаас гарах гарангүй. Тэд айснаасаа болоод хинт ч юу ч хэлсэнгүй гэж хэлсэн байна. Тэд нар биеийг нь тослох тос авсныг харуул. Тэд нар үхэр чулууг тэр том чулууг хэн зайлуулж өгөх вэ гэж ярьжсанаас нь харуул. Мөн Тэнгэр элчийн хэлснийг сонссон хэрнээсээ хинт ч юу ч хэлээгүйгээс харах юм бол үнэнхүү Есүс Христийг амьдсан гэдэгт итгэж чадахгүй байгааг бид нар эндээс харж байгаа. За тэгээд тэд нар зөвхөн төдийгүй Магдалины Мария гэдэг эмэгтэйд Есүс үзэгдэж, Есүс харагдаж амьдсан гэдгээ тэр эмэгтэйд илэрхийлсэн байна. Тэгээд тэр эмэгтэй бусад дагалдагчнаас энэ тухай хэлсэн боловч дагалдагч нар бас итгээгүй байгаа. 11 дугаар ишлэлдэр тэд Есүсийн амьд мөн Марияд үзэгдсэн гэдгийг сонсоод итгэсэнгүй гэж хэлсэн байна. Бас л итгээгүй байгаа. Мөн 13 дугаар ишлэлдэр Есүс Эмау тосгон руу явж исэн хоёр өөрийнхөө дагалдагчид Есүс өөрийгөө илчлэн харуулж таниулж амьсан гэдгийг мэдүүлсэн байдаг. Нөгөө хоёр нь Есүсийг амьсан байна гэдгийг үнэнхүү мэдээд Эмау тосгоноос буцаад Ерүсалим хот руу ирээд тэндээс нь дагалдагч нарт Есүс амьсан бид хоёрт үзэгдлээ, харагдлаа, бид уулзлаа гэд гишлэн ярихад тэд ч гэсэн бас мөн итгэхгүй байсан ба 13 дугаар ишлэлээр ингэж хэлсэн. Тэд явж өвөнийг бусдад мэдэгдэжээ. Гэвч тэд өнөө хоёрт бас итгэсэнгүй гэж хэлсэн ба. Тэр нэг тийм итгэхэд бэрхэл юм энд болоод байна л да. Харин өнөөдрийн бидний уншсан ишлэлийн хамгийн төгсгөлийн ишлэл бол 14 дугаар ишлэл дээр ингэж хэлж байна. Дараа нь 11-ийн шавнар тухлан сууж байтал. Яагаад 11 юм болоо? Нэг нь Есүс урагцсан шүү дээ. Тэгээ өөрийгөө амиа хоролцсон. Тэгээ 12-9 мод 11 тийм үү? Есүс тэдэнд үзэгдлээ. Түүнийг амьсныг харсанд нь тэд итгээгүй тул тэдний итгэлгүй хатуу зүрхтийг зэмлэв гэж хэлсэн юм. Тэгэхээр Есүс тэдэрт үзэгдээд Есүс эцэст нь өөрийнхөө 11-ийн шав дагалдагчид өөрийгөө харуулад өөрийгөө үзүүлээд тэдний итгэхгүй байгаа тэр зүрх сэтгэлийг нь Есүс зэмлсэн маа. Тэгэхээр бид өнөөдрийн энэ хэсгээс итгэлийн маш чухал зарчмуудыг бид нар сурах боломжтой. Нэгдүгээр хүмүүс ер нь Христийн амьдсан гэдэгт итгэж чаддгүй гэдгийг бид эндээс харж байна. Өнөөдөр хүмүүс Христийн амьдсанд итгэнэ гэдэг хэцүү байгаадаш биш. Тухайн үедээ ч түүний шавнар бас үүнд итгэж чадахгүй байсан маа. Тэр олон хүмүүс бас тэгж ярьдаг л та. Христэд итгэмээр байна. Танаа Христийнхэн гоё юм ярьдаг, сайн юм ярьдаг, нийгэм сайн үлгэр жишээ үзүүлдэг, нийгэм сайн одоо нөлөө бий болгодог. Танаа Есүс их хүнийг их өөрчилдөг. Ёс суртахууны зөв сайхан зүйлсүүдийг ярьдаг. Ер нь хэрэгтэй. Тэрийгээ ч явуулмаар байна, энийгээ ч явуулмаар байна. Энийг ч архинаас нь гаргаад, тэрийг ч тамхинаас нь гаргаад, энийг ч зан чанарыг янзлаад ингээ нэг сайхан болгочмоор байна гэж ярьдаг. А гэхдээ нэг зүйл хэцүү байна. Юу гэвэл тэр амьсан яриад идэв. Тэрэнд ч одоо итгэхэд хэцүү байна гэж олон хүмүүс тэгж ярьдаг байна.
Тэгээ тухайн үеийн дагалдагч нар ч гэсэн бас Христийг амьсан гэдэгт үнэхээр итгэж чадахгүй байсан. Би өнөөдөр танаас нэг зүйлийг хэлмээр байна. Бурхан ертөнцийг оргоо хоосноос бүтээсэн гэдэгт та итгэдэг үү? Эхлэл номдэр Бурхан юу ч байхгүй тэр орон зайд энэ ертөнцийг Бурхан үүсгэсэн гэдэгт та итгэдэг үү? Тэгэд юу ч байхгүйсэн тэр ертөнцид Бурхан амь амьдралтай амьтангуудыг тэр дундаа хүнийг бий болгосон гэдэгт та итгэдэг үү? Тэгвэл өчгсөн хүнийг Бурхан амьлуулахад тийм хэцүү гэж юу? Бид нар түүнд итгэдэг шүү дээ. Зарим хүмүүс тэгж ярьдаг. Есүс итгэдэггүй хүмүүс ч гэсэн тэгж ярьдаг шүү дээ. Ер нь Бурхан байгаа гэж би мэдж байгаа. Ер нь хүний амьдралыг хараад байгаа нэг тийм дээр нэг юм байгаад байна гэж би мэдээд байгаа гэж. Одоо бол ялангуяа сүүлийн үед бол одоо шинжлэх ухааны хүрээнд ер нь Чарльз Дарвины онол бол одоо мухардчаад байгаа шүү дээ. Энийг та нар мэдж байгаа юу юу? Олон хүн эндээ итгээд нөгөө Дарвины хэлсэн шиг нөгөө хүн сарамчангаас үүссэн гэдэгтээ одоо хүртэл зарим хүмүүс итгэе явж байгаа. Гэтэл шинжлэх ухаан өөрөө эндээ мухардалд орчоод Чарльз Дарвины онол бол одоо худлаа байна гэдгийг шинжлэх ухаан даяараа одоо яриад байгаа угаасаа. Тийм учраас бүтээлийн онол хэмээх одоо онолыг одоо шинжлэх ухаанд одоо яалтж байхгүй одоо эсрэгцүүлэн одоо дэвшүүлэн тавьдаг одоо болж байгаа. Энэ талаар эрдэмтэн мэргэд ярьж байгаа. Тийм ба. Яг тэгвэл Чарльз Дарвины онолын дагуу бол бүх юм ингэ сайжирж явах хэрэгтэй гэж. Тэгэхээр ерөөсөө сармагчин сайжрах хүн сайжраад нэг дараагийн нэг юмдаа болох хэрэгтэй. Гэтэл хүн гэдэг чинь одоо яг ингээд одоо шинжилгээ хийгээд судалгаа хийгээд үзэх нь хүн гэдэг чинь жил ирэх тусам муудаад байна гэдэг нэг асуудал яригдчих. Тэгэхээр бүх юм өнөөдөр яаж яах гэхээр урууд нь дороодох тал руугаа яваад байна гэдэг юмыг өнөөдөр шинжлэх ухаан гаргаж ирсэн. Тийм учраас Чарльз Дарвины онол одоо энэ тал дээр мухардалт хүрсэн. Тэгвэл энэ юуг харуулж байгаа юм бэ гэвэл ямар нэгэн юмнаас хүн зүгээр хар аяндаа үүсээд бий болоод өнөөдрийн төвшөнд хүрсэн цаашдаа бүх юм хөгжөөд явна гэхээсээ илүү энэ анханасаа маш сайн зүйлээр бүтээгдсэн байна гэдэг нь мэдэгдэж байгаа. Яг бол эртний хүмүүс маш өндөр биетэй байсан байна. Маш том биетэй байсан байна гэж. Дэлхийн уурамсаа маш сайн байсан байна. Хүний эрүүл мэнд маш хүчрхэг байсан байна. Энэ бүх зүйлийг мэдж байгаа. Тэгэхээр анханасаа энэ бүтээл байжээ гэдгийг анханасаа энэ Бурхны бүтээл байжээ гэдгийг өнөөгийн шинжлэх ухаан дэвшүүлэн тавьж байгаа. Арга байхгүй. Хэрэв бид нар орчны ертөнцийн Бурхнаар бүтээгдсэн үүнийг ямар нэгэн оюун санаа ихлүүлсэн гэдэгт бид нар итгэж байгаа юм бол үгсэн нэг тэр амьлуулж чадна гэдэгт бид бас итгэх ёстой. Бид бас итгэж чадна. Тийм учраас Есүс Христийг Бурхан эцэг өөрөө амьлуулсан. Есүс өөрөө амьлаагүй л дээ. Бурхан өөрөө түүнийг амьлуулсан баг. Тийм учраас Есүс амьлсан гэж хэлэхээсээ илүү Есүс амьлуулагдсан гэж ярьж байгаа. Тэгэхээр эхийн хэмлээд тэр зүрхний цохилтыг тэр амьсгалыг бий болгож байгаа Бурхан. Огт хүн байхгүй байсан энэ ертөнцийн тэр хүн гэдэг юмыг анх бий болгож амь амьдралыг өгсөн тэр Бурхан. Өгсөн хүнийг дахин амьлуулж чадахгүй гэж байна. Энэ бол түүний хувьд амархан зүйл. Тийм учраас Бурхан үүнийг хийсэн ба. Есүс Христ бол амьсан нь үнэн. Христийн амьсан бол үнэн гэдгийг бид нар харж байна. Яг л энэ өөрөө Библиэд тэмдэглэгдэн үлдсэн ба. Зөвхөн Есүсийн сайн сайхан хийсэн, сайн сайхан ярьсан юмыг тэмдэглээд бичээд үлдээгээд зогсохгүй. Түүний үхлээс амьсан тухай ярьж байгаа. Энэ бол бидний итгэлийн хамгийн гол зүйл юм. Дагалдагч нар түүний амьсанд итгэж чадахгүй байсан учраас Есүс тэдэнтэй уулзаад тэдний хатуу зүрхтэйг зэмлсэн байна. Өнөөдөр та Есүс Христийн амьсан гэдэгт итгэхгүй бол таныг ч гэсэн Есүс зэмлэн боё. Харин бид түүнийг амьсан гэдэгт итгэх нь бидний итгэлийн хамгийн гол, хамгийн чухал зүйл юм аа. Есүс шавнартайгаа 11 шавнартайгаа уулзаад тэдний хатуу зүрхтийг зэмлэх үед 2 удаагийн уулзалт болсон байдаг. Хэрвээ бид нар Иохан номноос унших юм бол эхний уулзалтан дээр Есүс өөрийн шавнартайгаа уулзах үед тэнд Томас байгаагүй. Түүний дагалдагчны нэг Томас байгаагүй. Тэгээд дараа Томас бусад дагалдагчтай үзээ Есүсийг харсан гэж хэлсэн чинь би итгэхгүй гэж хэлсэн. Түүний загалмайд хадуусан энэ хадаасны сорвиг түүний хавир руугаа жадлуулсан жадныхын сорвиг би үзэхээс нааш би итгэхгүй гэж Томас хэлчихсэн. Харин Томастай хамт байж байгаа үед нь Есүс дахин тэднэрт үзэгдээд бүр Томас зориулаад за чи миний энэ сорвиг гараа хүргээд үз. За чи миний энэ бүр сорвиг руу гараа хийгээд үз гэж. Томас юу тэрийг хийх нь байдгаа хараад эзэн минь бурхан минь яг түүний өмнө өвдөгс хөтсөн байдаг. Тэгээд Есүс юу гэж хэлсэн бэ гэвэл итгэгч үл итгэгч биш харин итгэгч бай. Чи намайг харсан учраас итгэлээ харин хараагүй мөртлөө надад итгэсэн хүмүүс илүү өрөөлтэй гэж хэлсэн байна. Бид нар өнөөдөр Есүс Христийг хараагүй мөртлөө түүнийг эзэн гэж хүлээн зөвшөөрч байгаа.
яагаад би түүнийг ингэтлээ их итгэж түүнд итгэж явж байгаа юм бэ? Яагаад би түүнд итгэснээр ариун сүнс бидэнд ирдэг учраас. Тэр ариун сүнсний улмаас бидний оюун санаанд гэрэл бий болж бидний зүрх сэтгэл цаанаасаа өөрчлөгдөж бид цоо шин хүн болж байгаа учраас энд ямар нэг амьд хүч байна гэдгийг бид нар мэдж байгаа. Энэ зүгээр нэг онол юм уу? Эсвэл зүгээр ёс суртахууны зарчмууд биш гэдгийг бид нар ойлгож байгаа. Энд ямар нэгэн хүч байна. Харин тэр Есүс Христэд итгэснээр тэр ариун сүнсний хүчийг аваад би өнөөдөр шинэ амьдралдаа боллоо гэдгийг бид нар өөрсдөө өнөөдөр гэрчилдэг учраас тэр Есүс Христ бол амьд гэж бид нар хүлээн зөвшөөрдөг. Анхны чуулгануудын үед Есүсийг тэнгэрт оцсны дараа дээш өргөгдсөний дараа анхны чуулгануудын үед амьлал гэж байхгүй гэдэг буруу үзэл суртал маш их газар авсан байна. Ялангуяа Коринт хотын чуулганыхны дунд бол амьлал гэж байхгүй гэдэг яриа гарсан байна. Энэ нь бүр олон итгэгч хүмүүсийн итгэлийг самууруулсан байна. Энэ байдлаас нь болоод Илч Паул Коринтчуудад бичсэн 1-р загтлынхаа 15-р бүлэг дээр амьлалын тухай маш тодорхой өгүүлсэн мэт. Хэрвээ Есүс амьлаагүй юм бол би танаас юу номсон байж таарах вэ? Би нөө худлаа ярьсан болж таарах нь. Тэгвэл би бүр хурамч гэрч болж таарах нь байна. Хэрвээ Есүс амьлаагүй юм бол та нарын нүгэлж уушлагдаагүй бидний энэ дэлхий дээр хамгийн утгагүй хүмүүс болж таарч байгаа. Яг л Есүс амьсан учраас бид хожим амьлуудагдаж Тэнгэрийн хаан тусад орно гэдэг тэр л итгэлээр өнөөдөр бид амьдарч байгаа үстэй. Хэрвээ Есүс амьлаагүй юм бол бид нар яах гэж тэгвэл одоо энд Есүст итгэж газар дэлхий дээр ингэж өөрсдөө ингэж амьдарч байгаа юм бэ? Энэ дэлхий дээр хамгийн мунхан бөгөөд хамгийн өргөмөр хүмүүс нь бид нар болж таарахгүй юу гэж Паул бүр энэ тухай ингэж хэлсэн байт. 1-р зууны үед нэг сонирхолтой зүйл нь нас орсон хүмүүсийн төлөө баптизм өртдөг ийм үйл явдал байсан маа. Библийн судлаачид болон эрдэмтэд юу гэж үүнийг тайлбарладаг вэ? Христэд итгээд баптизм хүртэж амжаагүй нас орсон одоо хүмүүсийн төлөө газар дэлхий дээр амьд байгаа хүмүүс нь тэр хүнийхээ өмнөөс баптизм өртдөг байсан. Тэгээ Паул бүр тэр тухай асууж байгаа. Хэрвээ Есүс амьлаагүй юм бол хэрвээ Есүс амьлаагүй бид нар ч гэсэн түүнд итгэснээрээ амьлахгүй юм болов үгүй нас орчтойгын төлөө яах гэж та нар баптизм өртдөг юм гэж. Паул бүр ингэж асуусан байдаг. Хэрвээ Есүс үхлийг ялаагүй юм бол та нарын гин нүгэл уушлагдаагүй яг хэвээр байгаа. Ягаад гэвэл үхэл гэдэг бол нүглийн үр дүн багхгүй. Хэрвээ үхлээс амьлаагүй юм бол тэр нүглийн үр дүн хэвээрээ байсаар байна гэсэн утгатай юм. Нүгэл хүчин төгөлтөр байсан хэвээрээ байна л гэсэн утгатай. Нүгэл намайг эзэнтэд загсан хүссэн хэвээрээ байна гэсэн утгатай. Харин Есүс амьсан гэдэг нь юг харуулж байгаа юм бол одоо нүгэл хүчингүй боллоо гэсэн утгатай. Одоо нүгэл бидний хүлж чадхаа боллоо. Нүгэл бидний өхүүлээд амьдралд нь цэг тавьдаг байсан бол одоо энэ тэр чадхаа боллоо гэсэн утгатай. Тийм учраас Есүс дахин амьсан юм а гэдгийг үүндэр хэлж байгаа. Тэгээд Илч Паул цааш нь үргэлжлүүлээ юу гэж хэлсэн мэгэл анхны Адамаас болж бүх хүн төрлөختөнд гин нүгэлтэй болж гин нүглийнхаа холноос бүгд үхдэг болсон бол Христэс болж бүх хүний гин нүгэл уушлагдаж тэд нар дахин амьлалд руу очих боломжтой боллоо гэж хэлсэн. Тэр утгаараа Есүсийг хоёр дахь Адам гэж нэрлэдэг байгаа Библиэд. Эхний Адам бол махан биеийн Адам байсан. Тэр Адамаас болж бүгд үхдэг болсон бол харин хоёр дахь Адамаар дамжуулан бид мөнх амийг буюу сүнслэг амийг бид нар авдаг болсноро бид нар дахин амьлалд руу очиж байгаамаа гэж хэлсэн. Тэгэхээр нэг Адамын буруугаас болж бүгд завхарсан бол харин нэг Адамын зөвхт үйлээс болж бид нар бүгдээрээ аврагдах боломжтой болж байгаамаа гэж хэлж байна. Энэ тухай ярьж байгаа. Хэрвээ Иесус үхлээс амьлаагүй юм бол тэрийн асуудлыг шийдэж чадаагүй юм а гэж хэлсэн байна. Тийм учраас Иесус бол амьсан. Тийм учраас Иесус Христ бол амьсан. Амен. Тийм болохоор та нар Иесус Христийн амьсан гэдэгт бол баттай итгэх ёстой гэдгийг Паул энэ дэр хэлж байгаа. Амен. Би ч гэсэн өнөөдөр яг л Паулын энэ хэлсэн эдгээр ятгалгуудаар бас та бүгдийг ятгамаар байна. Хэрвээ Иесус амьлаагүй юм бол өнөөдрийн номлол хоосон. Христийн чуулгануудад хийгдэж байгаа энэ бүх номлолууд хоосон. Бидний итгэл үнэмшил эцсийн дэндээ ямар ч утгагүй зүйл болж хувирна. Эцэст амьлалт гэдэг нэгэн зүйл байгаа учраас бид нар түүнд итгэж байгаа. Хэрвээ амьлалт байхгүй бол бид Бурхны Христийн хуурамч гэрчлэгчд болж байгаамаа. Харин энэ бүхэн тийм биш учраас Иесусийн амьлалт бол байгаа гэдгийг хэлсэн. Харин Паул цааш нь үргэлжлүүлэн заахтаа 1-р Коринт 17-р бүлэг дээр ялангуяа 23-аас 28 дугаар ишлэг унших юм бол амьлалт нь дараалалтай гэдгийг хэлсэн маа. Эхлээд Иесус амьсан, дараа нь бид нар амьлна гэж хэлсэн. Эхлээд Иесус амьсан, дараа нь Иесус ирэх үед бид нар бас амьлах болно гэж хэлсэн маа. Харин амьлах үедээ бид нар яаж амьлах вэ? Амьлах үедээ бид нар яаж амьлах вэ? Бид нар алдрын биетэй болох болно гэж хэлсэн байна.
Яг л үл муудах бие нь үл муудахыг өвлж болохгүй гэж хэлж. Энэ юу гэсэн үг вэ? Бидний энэ бие махбод бол мууддаг бие махбод. Харин бид амьлах үедээ хизэж муудахгүй биетэйгээр амьлах бол. Хизэж хөгшөхгүй биетэйгээр амьлах бол. Яг энэ зүйлийг хэлсэн. Тийм учраас Паул юу гэж номлосон бэ гэвэл одны алдар өөр, нарны, сарны алдар өөр, бүх юмны алдрууд өөр. Үүнтэй адилхан хүний газар дэлхийд ирэх биеийн байдал өөр бол Тэнгэрлэг биеийн тэр байдал ч гэсэн шал өөр байх болно гэдэг Паул хэлсэн. Тэгэхээр бид амьлах үедээ алдрын биетэйгээр амьлах. Тэнд хизээч муудахгүй учраас бидний бие махбод ч гэсэн тэнд хизээч муудахгүй байх болно гэдгийг хэлсэн. Тэгээд Паул бүр юу гэж хэлсэн бэ? Би танаас нэг нууцыг хэлье. Яг үнэндээ үхэл гэж юм бол байхгүй шүү дээ. Яг үнэндээ зүгээр солигдох юм яригдж байгаа байхгүй юм чинь. Юу гэвэл бид энэ биеийг орхиод бид шинэ биеийг авахыг л хэлж байгаа гэж. Паул ингэж нарийн тайлбарлаж заасан байна. Үүнд итгэж байгаа хүмүүс энэ дэлхийд их баяр хөөртэй амьдардаг байхгүй. Үүнд итгэж байгаа хүмүүс амьдралыг их гэрэл гэгээтэйгээр харж чаддаг байхгүй. Яагаад гэвэл үхэл бол миний төгсгөл биш гэж бид нар мэддэг учраас. Яагаад гэвэл үхлийн нүглийн хүчийг Есүс Христ аль хэдийн нураасан учраас бидний итгэл найдар бол үнэхээр хүчтэй. Тийм учраас бид баяр хөөртэй байж чаддаг. Тийм учраас бид амар тайван байж чаддаг. Тийм учраас бид энэ дэлхийн ямар ч зовлон бэрхшээл дотор ирээдүйн тэр найдвараа харахтаа урам зоригтой байж чаддаг. Яагаад гэвэл миний ирээдүй гоё болно гэж. Хүмүүс тэгж ярьдаг үстэй. Өнөөдөр маргааш өнөөдрөөс чинь дээр байх болно гэдэг гэх. Тэ? Сайхан үе ирнэ. Битгий санаа зовоо гэдэг гэх. Тэ бүх юм сайхан болно гэдэг гэх. Тэгээ тиймэрхүү үгнүүдэд бид нар итгээд их сэтгэл санаагаа өөдрөг болгодог шүү дээ. Харин Есүс Христийн сургаал жинхэнэ үүнийг бидэрт заадаг. Бидний мөнх амьдрал байна. Амьдлт гэж байдаг учраас бид өнөөдөр ёс суртахууны тухай ярьдаг. Хэрвээ амьдлт гэж байхгүй юм бол зүгээр нэг амьдрахаас ямар хоёр амьдрах юм биш. Өнөөдөр зүгээр сайхан идэж, ууж, наргиж, цэнгэж, ингэж дураараа амьдрал үхий гэж олон хүмүүс тэгж ярин штэ гэж Паул бас тэгж хэлсэн байд. Ялангуяа 1-р Коринтын 15 дугаар бүлгийн 32 дугаар ишлэгийг харах юм бол бид нар өнөөдөр яагаад зөв байхыг эрхмэлдэг? Яагаад бид нар цэвэр амин байдлыг эрхмэлдэг? Яагаад бид нар шудраг үннийг эрхмэлдэг Христэд итгэгч нар? Яагаад гэвэл бид нар Бурхны өмнө очиж амьлах учраас. Хожим эзнээс бид нар шагналаа авах учраас. Энэ бүхэн байгаа учраас бид өнөөгийнхөө амьдралдаа маш их нэхур ханддаг. Хэрвээ энэ бүхэн байхгүй, Бурхны өмнө очихгүй тэр амьдлт гэж байхгүй, бүхэн үхэл дуустдаг юм бол тэгвэл ямар ч хамаа алга. Идэж уугаад наргиж цэнгэл ингээд явъя л та гэж. Ингээд бусдаа адилхан ингээд явъя л та гэж. Олон хүмүүс өнөөдөр энийг мэдэхгүй байгаа учраас бас яг тэгж амьдардаг. Харин бид мэддэг. Бид амьлна гэдгээ мэддэг. Бид Бурхны өмнө очино гэдгээ мэддэг. Бид түүнтэй хамт өөрт мөнхийн жаргалтай усад амьдрна гэдгээ мэддэг учраас өнөөдрийн энэ дэлхий дээр бид нар Бурхны хүн шиг амьдрах хэрэгтэй. Амен. Тийм учраас ёс суртахуун бидний хувьд чухал байдаг. Дэлхийд даяараа өнөөдөр ёс суртахууныг ярьж штэ. Монгол орн яагаад хөгжихгүй байна? Монголчууд эрдэм мэдлэггүйтэй юм уу? Монголчууд тэнэг мулгуу юм уу? Эсвэл монголчууд юм хийж чаддгүй чадваргүйтэй юм уу? Үгүй. Шудрагс байхгүй учраас. Ёс суртахуун гэдэг юм уландаа гიშгэж байгаа учраас. Бүгд амин хуваа хичээж байгаа учраас хөгжихгүй байна л гэж ярьж байгаа. Явж энэ бүх зүйлийн асуудал эцсийн нэг л юм дээр очиж байгаа. Тэр юу вэ гэвэл хүмүүс итгэмжтэй биш, үнэнч биш. Хүмүүс бусдыгаа боддоггүй учраас. Хүмүүс амин хуваа хичээдэг учраас өнөөдөр юм гэдэг чинь муухай болоод байна. Ингэж л ярьж байгаа. Тэрнээс эрдэм мэдлэггүйтэй, чадваргүйтэй, ухаан муутайтай биш. Харин ч бид нар ухаантай хүмүүс. Харин ч бид нар чадвартай хүмүүс. Бид нар сайхан амьдарч чадна. Монголчууд бид нар сайн хөгжиж чадна. Гагцхүү өнөөдөр бидэнд юу дутаад байгаа юм бэ гэвэл өнөөдөр хүн болгон дор бүрнээ үнэн чадвар байхыг байж чадахгүй байгаа л гол нь. Тийм учраас бидэнд эзэн хэрэгтэй байдаг. Тийм учраас бидэнд Бурхан хэрэгтэй байдаг. Хожим бид эзний өмнө амьлуулагдаж бид нар түүний өмнө тооцоо бодох учраас бид нар өнөөдөр эзний өмнө түүний хүслийн дагуу амьдардаг. Даниил номын 12 дугаар бүлэг дээрээс харах юм бол Даниил ном 12 бүлэгтэй хуучин гэрээний иш үзүүлэгч Даниилийн бичсэн ном бол 12 бүлэгтэй. 12 дугаар бүлгийн эхний 3 ишлэгийг унших юм бол хожимын бүх нийтийн амьдлын тухай ярьсан байдаг. Тэр хэсэг дээр юу гэж заасан байдгүй гэвэл нэг хэсэг нь мөнхийн жигшил гутамшиг руу амьлж харин нэг хэсэг нь мөнхийн амь руу амьлуулагдах болно гэж хэлсэн.
Тэгээд мөнхийн жигшил рүү гутамшиг руу амьлуулагдсан нэг нь мөнхөд тэр тандаа зурж шанална. Харин мөнх амруу амьлуулагдсан нэг нь хожим мөнхөд түүний оршихуйд үрд мөнхөд түүнтэй хамт аз жаргалтай амьдрах болно гэж хэлсэн мэт. Тийм болохоор хүн болгон амьлуулагдаж хүн болгон Бурхны өмнө тооцоо бодохоор өнгөрсөн амьдралынхаа төлөө тооцоо хийхээр хүн болгон Бурхны өмнө очих болно. Түүнээс зайлах нэг ч хүн байхгүй. Монгол улсын хуулиас бол зайлаад явчих болдог тийм ээ. Эрүүгийн одоо гинт хэрэгээс бол зайлаад болтоод явчих болдог юм. Хүний хууль, хүний одоо засаг захиргаанаас хүн болтаад ингээд явчих болдог. Харин Бурхны хууль засаг захиргаанаас болтоод алга болж чадах нэг ч хүн энэ дэлхий дээр байхгүй. Яг л бүгд түүний бүтээл учраас. Тийм учраас бид амьдлтыг ярьдаг. Тийм учраас амьдлт гэдэг бол бидний хувьд утга учиртай. Тийм учраас Есүс Христ амьдсан. Тийм учраас өнөөдөр бид мөнх амийн итгэл найдвар дотор өнөөдөр бид амьдарч байгаа маа. Тэгэхээр би таныг хэлмээр та энэ итгэл найдвар дотроо үргэлжлүүлэн амьдраарай. Энэ итгэл найдварын төлөө та үргэлжлүүлэн Бурханд талархаарай. Би өнөөдөр бас цуглаанд ирж байгаа бас бүхэл хүмүүст би хандаж хэлмээр. Хэрвээ энэ итгэл найдвар байхгүй бол та энэ итгэл найдварыг өөртөө бий болгох ёстой гэж та ойлгоорой. Та хэрвээ үүнийг ойлгоогүйгээр цуглаанд явж байгаа юм бол та энийг одоо энэ цагаас ойлгоорой. Юу гэвэл эцэс та Есүс Христийн амьсанд та итгэх ёстой гэдгийг та ойлгоорой. Энэ амьдлтан дотор итгэж үүнийхээ дагуу та амьдрах ёстой гэдгийг ойлгоорой. Энэ бүхэн маань бидний өнөөгийн энэ дэлхий дээрх амьдарч байгаа амьдралыг мань утга учиртай болгож өгдөг зүйл гэдгийг та ойлгоорой. Амен. Чи яагаад Есүст итгэдэг юм бэ гэж асуух юм бол Есүс надад мөнх амийг өгсөн. Яагаад гэвэл тэр амьдсан учраас гэж та хэлдэг болоо. Энэ бол Христийн талаар хамгийн чухал гэрчлэл юм шүү. Чи яагаад Есүст итгэдэг вэ гэвэл сайн учраас. Тэгээ ингээд айгүй ингээ үр өгөөчтэй штэ. Тиймэрхүү юмыг бол янз янзын юм ярьдаг. Бясалгалч юмыг ярьдаг юм. Янз янзын юмнууд энийг ярьдаг. Гэхдээ амьдлтыг ярьдаг ямар ч өөр юм байхгүй байхгүй. Бидний эцсийн дүндээ амьдлтанд бидний хүрэх чаддаг ямар ч хүчин зүйл үүнийг номлодог ямар ч үзэл суртал ямар ч шашин энэ дэлхий дээр байхгүй. Бид бол амьд байх болно. Амен. Таныг хожим өнгөрөхөд гэдэг нь бүр өнгөрөх тухай яриаггүй шүү дээ. Зүгээр энэ дэлхийг өнгөрөхөд таны гэр бүлийн хүмүүс итгэл найдвартайгаар үлдээсэй гэж би хүсэж байна. Энэ дэлхийгээс олон хүмүүс өдөр бүр халин оддог. Хүмүүс ямар итгэл найдваргүй харамсалтай байдал дотор энэ дэлхийд үлдэж байгааг та нар өөрсдөө харж байгаа. Хажим бид энэ дэлхийгээс өнгөрөхөд бидний үр хөвгөд итгэл найдварт тээсээр үлдэх болно. Амен. Бид нар тэр итгэл найдварын дагуу бид нар амьдрах. Заримдаа том хүмүүс маань ярьдаг л да. Аава ээжээ би юу нэг дүүгээсээ харж сурья гэнэ. Яасан гэж. Гэхдээ тэр том болоод тоо юу өгөхөд өгөрч би л дүүгээ харна штэ гэж. Тэгээ тэрийг нэг тийм цаанаа нэг тийм огшилттай яриад байгаа байхгүй. Одоо яг 8, 9, 10, 11 насныхаа хүүхэд яг ийм юмны талаар боддог. Хүн юу хөгшин боддог. Ингэдэг тэгдэг. Одоо манай баг болохоор ингэж ярьж байгаа. Нэг өдөр нэг дуулцсан ганцаараа дуулцсан ингээд тоглоомоор дуулцсан сууж байгаа. Тэгээ юу гэж дуулж байгаа юм чинь хөгшин болоод гэх нэг юм ярьж байгаа. Үхээд сүнс нь гараад гэсэн ярьж байгаа байхгүй. Тэгээд Есүс дээр очино гэсэн ярьж байгаа байхгүй. Тийм ээ, нэг талаар энэ инээдтэй юм шиг боловч нөгөө талаар энэ бол үнэн. Тийм болохоор бидний итгэл найдвар бид урам зоригддаг бид энэ дэлхийн дээр бид хамгийн сайнаар бид амьдрах хэрэгтэй. Эзэн та бүдгийг өөх болтугай. Есүс Христ дахин амьсан. Амен. Өдрөө залбирч байгаа.
түүгээр дамжуулан бидний хувь тавиланг өөрчлөв. Амьд итгэл найдварлага бидний дуудсан танд баярлалаа. Эзэн минь бид үхэж одсон шашны нэгэн үндэслэгчд бид итгэдэггүй. Энэ хороо дээр жам ёсороо халин одсон сайн үйлсэнд бид итгэдэггүй. Гайхалтай сайхан ёс суртахууны номлогчд бид нар итгэдэггүй. Харин үхлийг ялсан, нүглийг ялсан, сатаныг ялсан, харанхуйг ялсан бидний аврагч эзэн Есүс Христэд бид итгэдэг байлаа эзэн. Амен. Эзэн та Есүсээр дамжуулан бидэнд мөнх амийг өгсөн баярлалаа. Бид ч гэсэн энэ хороо дээр дахин амьлах учраас та биднийг дахин мөнх ам руу биднийг дуудсан учраас танд баярлалаа. Яг л энэ итгэл найдвараараа бид итгэлээр уран зоригтойгоор баяр хөөртэйгээр таны нэг үсэл дотор бид урагшаа алхахад бидэнд туслаарай гэж гуйж байна. Танд баярлалаа бахаа. Бүх алдар магтаалыг танд өргөн эзэн Есүс Христийн нэрээр залбирanгуйлаа. Амен. 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 Халелуя. Амьсан Есүс Христос чанараа. Халелуя.